Би танд мөнгөтэй болох найдвартай нэг арга зааж өгье. Гэхдээ бүгдээ энэ аргыг сурахын тулд эхлээд мөнгө гэдэг ойлголтоо эргэн санацгаая. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн өөрийн хэрэгцээг хангах гол хэрэгсэл нь бартер байсан. Жишээ нь та газар тариалан эрхэлдэг, нөгөө хүнтэй нь мал аж ахуй эрхэлдэг байлаа гэж бодъё. Танд мах хэрэгтэй байгаа бол нөгөө хүнд будаа хэрэгтэй учраас та хоёр өөртөө байгаа зүйлсээ солилцож өөрсдийн хэрэгцээг хангана. Таны бүтээгдэхүүн олон хүний хэрэгцээг хангадаг байх тусам та өөр олон төрлийн бараатай болно гэсэн үг. Гэхдээ бүтээгдэхүүн бүрийн үнийг шууд мөргөлдүүлэхэд бэрхшээлтэй байсан учраас үүнийг тэнцвүүлэхийн тулд мөнгө гэдэг зүйлийг бий болгож түүний үн цэнд нь хүмүүс итгэн бараагаа солилцдог болсон байна. Тэгэхээр мөнгө гэдэг бол ердөө бартерын нэг хэрэгсэл ахна. Сайхан амьдрахад ер нь боловсрал гадаад хэл үнэхээр хэрэгтэй юу гэдэг асуултын хариулт үүнээс гарч ирнэ. Зарим ур чадварыг эзэмшихийн тулд шинжлэх ухааны мэдлэг эсвэл гадаад хэл хэрэгтэй бол зарим ур чадвар танаас биеийн хүч шаардна. Аль нь ч байлаа гэсэн таны хийж чадах зүйл хэр олон хүний хэрэгцээг хангаж байна. Дээрэс нь таны чаддаг ур чадварыг хэдэн хүн чадхаас хамааран таны үнэлгээ тогтоогдох болно. Мөнгөний олон их үсвэртэй байна гэдэг нь та олон хүний хэрэгцээг хангаж чадхуйц олон төрлийн ур чадвартай байна л гэсэн үг. Тийм болохоор хурдан мөнгөтэй болох арга бол зөвхөн өөрийнхөө ур чадвар дээр ажиллах бөгөөд аль болох олон зүйлийг чаддаг, олон төрлийн мэдээлэлтэй байх тусам мөнгөний их үсвэртэй нэмэгдэх болно. Бусдын хэрэгцээг хангалтгүйгээр олсон мөнгө бол нэг бол заллан эсвэл хулгай байдаг.